Бид энэ удаагийн дугаартаа Улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хоорондох баян салангийн нэг өдрийн ажлаас эрхэм үндэсгч та бүхэнд сонирхолтой бэлтгэсэн юм аа. Улс төр төлөв тавиад том онгон хугацаанд улсын хурлын гишүүн болсон түүний азтай ярилцгаасаа илүүтэй бодомцны тэмцэгч улсын хурлын гишүүн байх чадамжгүй гэх зэргээр шүүмжлэгчид захаас аван байсан цаг саяхан юм аа. Харин 6 сарын дараа өнөөдөр түүнийг шүүмжлэн арих гадуурх байдал харьцангуй багасч баян сэлэг дарагч хууль тогтоох үндсэн ажилдаа нэлээд дадалжаад байгаа нь түүний бүтэн өдрийн ажлыг сурвалжлан дагалж явахад тодорхой үзэгдэж байсан юм аа. Ингээд та бүхэн Улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёлын ухааны байнгын хоорондох зангадын баян сэлэнгийн нэг өдрийн ажлаас сурвалжилсан бяцхан тэмдэглэлийг хүлээн авч байна уу? Боловсрол соёлын ухааны байнгын хорог өдөртөд бас 6 сар боллоо. Ер нь бол одоо бол таныг бол улс төрд шинэ өнгөч хэлхэрэг боллоо гэж бодож байна. Тэмээ 2012 оны улсын хурлын ээлжид сонгуулиар ялцчгүй бас ард түмний төлөөлөл, иргэний төлөөлөл, ард түмний дундаас сонгогдож гарсан хүн нь бол одоо яхаа аргагүй би өөрөө мөн гэж боддог. Тэгээд ер нь ард түмний төлөөлөл ард түмэн дундаасаа гарах нь зөвөө гэсэн байр суурийг би бас өөртөө татгалж явдгийг. Яагад гэвэл ард түмний дундаас тэр төлөөллийг ард түмэн өөрөө сонгож өөрсдийнхөө дуу болол 4 жилд нэг удаа сонгогдох эрхээ эдэлж одоо өөрийнхөө төлөөллийг сонгож тэр төлөөллөөрөө дамжуулан засгийн эрх барих гэдэг үндсэн хуулийн зарчим маань байгаа шүү дээ. Тэгээд тэр утгаараа бас иргэдийн дундаасаа гарсан гэдгээрээ бас иргэдтэйгээ ард түмэнтэйгээ бас энэ нийгмийн доод давхаргын хүмүүстэй илүү ойр ажиллаж байсныхаа хувьд бас тэднийхээ өмнөөс дуу хоолой болж энэ 4 жилд ажиллая гэсэн зорилгыг л өнөөдөр тээж явж байна да. Тэгээд нам маань өөрөө бас бодлогоо зөв тодорхойлж, хүнээ зөв дэвшүүлж, зөв байр суурийг гаргаж чадсан учраас өнөөдөр би улсын хурлд сонгогдож гарсан байхаа гэж боддیں۔ Ягаар бодоод таны удирдах байгаа байнгын хорооны ажил бол энэ хүүхэд гэр бүлийн хүмүүжил хүүхдийн асуудалтай болон салсгүй холбоотой ойлгомжтой. Та бол сая одоо үндэсний жуулганд нэлээд ач холбогдол өгч ер нь одоо 2 өдрийн жуулганд нэлээд их идэвхтэй оролцох шиг боллоо. Одоо нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хороо гэж бүхий л нийгмийн асуудал салбаруудад хэн ажиллах хүн л ажиллана тийм ээ. Хүн ажиллаж байгаа учраас тэр хүмүүсийн нийгмийн асуудал, тэг ажиллах нөхцөл, эрүүл мэнд, боловсрол тий. За цалин тэтгэвэр тэтгэмж гэл эрүүл аюулгүй орчинд амьдрах тийм ээ. Сурч хөдөлмөрлөх, боловсрах, амьд явах тэр баталгааг нь гаргах гэдэг үүднээсээ энэ байнгын хороо маань 5 салбарын яамтай одоо ингэж ажилтг юм байна. Тэгэхээр энэ салбарынхаа яамтыг бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаатай танилцах гэж бас баггүй хугацааг өнгөрөөсөн. Одоо улсын хурлын гишүүн болоод байнгын хорооны дараагаар бас томилогдоод ингээд сонгогдоод ажиллаж эхлэхдээ бас ажлын гараагаа 9 сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан сургууль цэцэрлэгийн ажил байдалтай ер нь одоо энэ жил урд өмнөхөөсөө бас арай өөрөөр явагдах учиртай. Яагад гэвэл эвслийн засгийн газар, шинжилгээний засгийн газар гэж одоо үнэхээр нэрлэж байгаа бол шинэ одоо эрх зүйн тэр орчин бүрдүүлэх одоо тогтолцооны өөрчлөлт хийх хаана нь одоо энэ эрх зүйн гажууд нь байдгийг үнэхээр эсвэл хууль нь байгаад үнэхээр хэрэгжүүлэх сэтгэлгүй хүмүүс ажиллаад байна уу? Эсвэл сэтгэлдээ байгаад ажиллах хүч нь байгаад тэднийг одоо урамшуулах, хөгжүүлэх, тэднийг чадахжуулах тэр төрлийн бодлого нь байхгүй байна уу гэд ингээд ажиллалаа. За байнгын хорооны даргын ажлыг авснаас хойш бас бишгүүдээ олон газраар явж салбаруудынхаа ажил байдалтай танилцлаа. За хүүхдийн цэцэрлэг сургуулиар явлаа. Урлаг спортын одоо хүмүүстэй уулзлаа. Тэдний ажил байдалтай газар дээр нь танилцлаа. Улсын асрамжийн ахмад насны асрамжийн Батцүмбэр дэх асрамжийн газраар явлаа. За 2-3 хоногийн өмнө би хүүхдийн хорих анги, эмэгтэйчүүдийн хорих анги, за хүүхдийн улсын асрамжийн төвөөр очиж бас ажил байдал амьдралтай танилцлаа. Гэтэ өнөөдөр би шалгалтын журмаар энэ одоо ямар нэгэн ажилчин албан хаагчтай хариуцлага тооцох хэмжээнд явсангүй байнгын хорооны тогтоол шийдвэр гаргаж өнөөдөр ажлын хэсэг байгуул салбаруудын хүмүүсийг оролцуулж
тодорхой хэмжээнд шийдвэр гаргах түвшний хүмүүсийг байлцуулан ажил өнөөдөр өглөөний ургах нарнаас нар шингэх хүртэл энэ хооронд тэр одоо галт тоонд юу буцалж байна, ямар ажил өрнөж байгааг л газар дээр нь очиж танилцаж тэр дутагдаад байгаа, тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх тал дээр илүү анхаарч ажлыг зохион байгуулж явлаа. Тэгээд ер нь хүндрэл бэрхшээлтэй зүйл өнөөдөр байсаар байна. Өнөөдөр би шин зүйлийг гаргаж тавьсангүй, шин зүйлийг өнөөдөр дэвшүүлж ажил хэрэг болгож явсангүй. Зөвхөн нийгэмд байдаг л тэдгээр зүйлүүдийг ус төрчт нь хардаггүй. За албан тушаалтнууд нь хардаггүй. Эсвэл албан тушаалтнаа ингээд бичиг цааснаас хэтэрхээ байцсан ийм нийгмийн энгийн л нэг зүйлүүдийг би бодит амьдрал одоо өнөөдөр ийм л байна гэдгийг гаргаж тавьж тэгээ энэ асуудлуудыг хүн болгон мэддэг мөртлөө хуруугаач хөдлөхгүй байгаа тэр зүйлүүд дээр илүү түлхүү анхаарч хүний эрх, ялангуяа хүний эрх, хүүхдийн эрх, эхчүүдийн эрх, энэ эр нөхрийн эрх тийм ээ, энэ бүх хүний эрх зөрчигдөд байгаа тэр зүйлүүд дээр нь илүү түлхүү анхаарч ажиллая гэсэн ийм зорилготой л одоо ажил байдалтайгаа танилцаж явж байгаа да. Улсын хурлын боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны дарга маань залгуулаа төрийн ордны их дахимд үргэлжилж байгаа хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын шинжилэлт хамтдаа үндсэн чуулганд сая одоо хүүхэд хамгааллын чуулганаас одоо нэлээд чухал олон баримтчиг гарах шиг боллоо. Ингээ баримтчигуд бол олон янзын баримтчиг гарах юм байна. Тэгээ яг одоо амьдрал дээр очихаар одоо амьдралд нь алдаж ирэхгүй хэрэгжилт нь муу байх юм. Ер нь одоо яг ажил биелүүлэх дунд чадна гэдэг ялангуяа хүүхэд хамгааллын одоо хүүхэд гэр бүл хамгааллын хөгжилд хамтдаа гэсэн энэ одоо үндэсний чуулган уулзалт одоо салбаруудын яг энэ хүүхэдтэй ажилтдаг байгууллагуудын төлөөллөг оролцуулсан 2 өдрийн семинарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, за хүүхдийн төлөө үндэсний газар ингэж хамтраа зохион байгуулж байгаа. Энэ анх удаа хүүхдийн төлөө энэ үндэсний чуулган зохион байгуулагдаж байгаа юм байна лээ. Тэгэхээр би энэнд бас сэтгэлээр оролцож үнэхээр энэ манай байнгын хороонд харьяалагддаг асуудал ч гэсэн өнөөдөр би ээж хүн, их хүн гэдэг утгаараа өнөөдөр тэр амьдрал дээр тэр илүү ойр байдаг утгаараа тэр хүүхд усаа аваа явж байгаа хүүхэд өнөөдөр чихэн хайрагдаж байгаа тэгээ явж идгийг мэддэг учраас 5 төгрөг бариад талхандаа очирддаг хүүхдийг мэддэг учраас аав нь архиныхаа мөнгийг олуулах гад хүүхдээ гадаа гуйлгаад зогсдгийг мэддэг учраас хүүхдийн хөдөлмөрөг мүлждэг хүмүүс их байдаг. Хүүхдийг гэмт хэрэг татан оролцуулдаг хүмүүстэй бас хэсэг ажиллаж байсны үүднээс нөгөө цагдаа байгууллагад ажиллаж байсан гэдэг утгаараа энэ бүхнийг мэддэг ойр байдаг үүднээс илүү энэ чуулгандаа бас анхаарч оролцлоо. Тэгээд ер нь өнөөдөр өөрөө таны хэлдэг бас яг үнэн л дээ. Бичиг цаас төлөвлөснөөр, бичиг цаас үйлдэлснээр өнөөдөр ажил хэмжигддэг бол манай улсын хөгжил өнөөдөр бараг дэлхийн улс орны төвшнгөө одоо дээгүүр хамгийн одоо эхний байруудад айгүй бол зохиж явахыг үгүйсэхгүй. Гэхдээ өнөөдөр цаас бичгийг үйлдэхээсээ гадна өнөөдөр бодит амьдрал дээр тулгамдаад байгаа асуудал өнөөдөр нийгмийн ажилтан гэдэг нэр төдий одоо бэлэгдлийн чанартай хүмүүс байна. Халамжийн ажилтан гэдэг бэлэгдлийн чанартай хүмүүс байна. Гэтэл тэднийг өнөөдөр энэ хүнд нөхцөл улс их орны хөгжил гэр бүлээс салшгүй холбоотой тийм ээ. Гэр бүл өнөөдөр доктортой ижиж улс их орон хөгжил. Гэтэл энэ бүхнийг тэнцвэржүүлж ингэж явдаг. Тэр сэтгэл зүрхийн чагнаж явдаг, санал бодлын тэр сонсож явдаг. Тэр хүмүүсийн өнөөдөр ажиллах тэр гол тэр анхан шатан дээр ажиллаж байгаа хүмүүсийнхээ одоо нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр тэ ажиллах нөхцөл болцоог нь хангахгүйгээр бичиг цаас үлдээд ингээд суужж ерөөсөө цаашаад болохгүй. Энэ бол миний хувьд бол би эсрэг байр суурьтай байдаг. Тэр үднээсээ өнөөдөр хэлээ гэсэн санаануудаа хэлэх гэсэн боловч өнөөдөр чуулганы хугацаа тавьж байсан учраас хэлж чадсангүй. Ер нь бол цаашдаа бид нар хүүхэд бол гэр бүлдэд хүмүүжих ёстой. Хүүхэд эцэг эхээсээ хайр халамж авах ёстой, тийм ээ. Хүүхэд гэр бүлд хүмүүжээд хоёр дахь гэр нь өнөөдөр үндсэн гэр нь, тийм ээ.
2 дахь гэр 2 дахь гэр нь гэх юм бол цэцэрлэг сургууль ялтчгүй юм уу. Тэнд хүүхдээ өнөөдөр зөвхөн хоолтой байлгахын тулд аваачиж байгаа юм уу? Чадварчуулах тийм ээ. Нийгэмд ингээд өөрийгөө сургуульд одоо ороод одоо суралцахад өөрийгөө багштай илэрхийлэх чадвартай, найз нөхдөөгөө хөгжилдөх чадвартай, айж имээдгүй тийм өнөөдөр сэргэлэн цаав хүүхдийг бий болгохын төлөө юм уу гэдэг дээр бас анхаарах цаг нь бас болсон л байгаа. Тэгэхээр аль суудгаараа гэхэд ер нь бол энэ үндэсний чуулганыг цаашаад бас удаа дараа зохион байгуулж явах хэрэгтэй. Манай чуулганы үйл ажиллагаанд мөн иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллагын төлөөлөгчд болон мөн иргэдийн санал хүсэлт ижлэн илэрхийлэхээр бол хүсэлт гаргасан байна. Өнөөдөр энэ босрлын салбар гэдэг бол амгалын яг одоо шууд хамгаалалттай амгалын тоо бол сая орчимтэй сая гарна. Азийн хөгжлийн банкны нэрийн өмнөөс хүүхдийн төлөө зохион байгуулж байгаа энэхүү чухал арга хэмжээнд үг хэлэх боломж олгосон зохион байгуулагч болон оролцогчдод талархал илэрхийлье. Тэгэхээр энэ амьдрал гэж юу юм? Энэ хүн гэж хүүхэд гэж юу юм? Хүүхдийг яагаад хайрлах ёстой гэдгийг бид нар мянга ярихаас илүү бас тодорхой жишээ, тодорхой кино, жүжиг, өөр бус олон хэлбэрийг ашиглаж харьцах зөв юм байна гэж бодож байна. Манайхан өнгөрсөн хугацаанд ямар нэг үйлдэл болгож ирсэн гэхээр бид нар хүүхдийн хүмүүсийг алж эхэлж байгаа. Бид ерөөсөө мөнгө гэдэг юмны төлөө явдаг юм шиг иймэрхүү юмыг иймэрхүү төр зүрх хүүхдэд анхнаас нь харагдах юм бол тэр хүүхэд биш болж. Хүүхдийн ордон дээр очиж одоо авиаслаг уран бүтээлч хүүхдүүдтэй шагнал гардуулах ажиллагаанд оролцсон. За 6 цагаас одоо хүний нөөцийн боловсон хүчний одоо тэр нөөцийн хүний нөөцийн одоо байгууллагуудын нэг шинэ жилийн арга хэмжээ болж байгаа юм. За тэрэнд очиж бас зарим хүмүүст шагнал гардуулна. Тэгээд үндсэндээ өнөөдрийн ажил ерөнхийдөө дуусна. Тэгээд гэрлүүгөө харих байх та.
Уами хөгжлийн хамгааллын яамны залуучууд хөгжлийн газрын эцсийн дарга Мишель нарыг тавхын бүлтгэр өрж байна. Бүгд багчуудаа та бүхэн танилцуулъя. Алтан солд Парис процесс сегодня сорч болон врач. Олдын сорсорог баялаг төргийн 53 дугаар сарын 9 дугаар ангийн сорч хүүхэд арчлагчдын цэцлэгч хамтлагийн гишүүн дуучин Баатрин Ванхөлөг Сайдургийн сургуулийн Бадмар хэлцээ сургуулийн сурагч хүүхдийн хөгжлийн хамгаалтын халын аягүй баруун хүрэн шуулгын гоцлог хөгжим гишүүн Баатрин Ванхөлөг энэ хүүхдийн ордонд энэ сайхан энерги дүүрсэн энэ сайхан ордонд уран цугларсан зочид төлөөлөгчд эрхэм хүндэт та бүхэндээ энэ оройн амар амгалан айлтгая. Өнөөдөр энэ хүүхдийн ордон маань инээд хайр дүүрэн ийм сайхан урлагийн тоглолтоор одоо өнөөдрийн үндэсний их чуулганд амжилт хүсэж цаашдын бодлого шийдвэр төр засгийн бодлого шийдвэр одоо хүүхэд бидний төлөө яваасаа бидний төлөө одоо хийгээсээ томчууд заа гэж дуграасаа гэж өнөөдөр ийм сайхан тоглолтоо барьж байгаа дүүнэртээ бас энэ оройн баярын мэндийг хүргэж байна. Тэгээд шилдэгэн шилдэг уран бүтээлээрээ шалгарсан хүүхдүүдийн үе тэнгийнхэн дундаа бусдыгаа манлайлж оролцсон энэ хүүхдүүдтэй шагнал гардуулах юм ёслын арга хэмжээд өргөдөж байгаадаа баяртай байна. Ингээд нийслэлийн 29 дугаар сургуулийн сурагч Алтан совдод өргөмжлөл үн бүхий зүйлийг гардуулгч байна. За Эрдэнэ боловсрол хүмүүжил төлөвшил аяас чадвараараа үе тэнгийнхнээ тэргүүлэн бусаддаа үлгэр дуурайлал болж байгааг нь үнэлж Монгол Улсын хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын нэрвжил шагналаар шагнав хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд эс Эрдэнэ гэсэн энэ өргөмжлөлийг гардуулахад таатай байна. За одоо цаг 18:30 болж байна. Эрхэм гишүүн Баянсалангийн маань одоо өнөөдрийн хагас өдрийн ажил дөнгөж одоо өндөрлөөд өнөөдөр яг одоо гэрийнхээ үдэнд бас дуусааг байгаа буцнаа. Тэгээ яг одоо охиноо сургууль дээрээс наваа тэгээ бид нар явсаар байгаа одоо ингээ гэрийнхээ үдэндийг хэрж байна. Гэхдээ өнөөдрийн ажил ер нь ямар вэ? Өнөөдрийн ажлууд ерөнхийдөө их дайжгүй шүү. Ерөнхийдөө бас хүүхдтэй холбоотой асуудал. За хүүхдүүдийн концертыг хүртэл үзлээ. Жохон ч гэсэн хэсэг зурж гисэн сайхан стрессээс гарч чадлаа. За орцгоо хог. За. За одоо эрхэм гишүүнээ гэрт нарцгаалаа. За. Хүүхд хамгааллын үндэсний шуулганд оролцоо тэгээд ингээд явсаар байгаад 19 цаг гээд эрхэм гишүүнүүдээ ирээд тэгээд сайхан уралдаа лавшаа ичээ тэгээд ингээд сууж байна. Одоо ингээд шинжлэхийнхээ ээж аав дээр ирээд энэ орооны сайхан гэр бүлийн сайхан халуундлаа урамсгалтай сайхан бороо. Ээж бол одоо нарийн цэргийн бол бас Чингэлтэй дүүргийн засаг орооны 13 дугаар засаг дарга байсан гэсэн байна тий. Та тэрүүгээр ярихгүй юу? Эдгээр хүмүүс хэдэн он хүртэл ажиллажээ. Би 1992 онд цэргийн тэтгэвртэй гарсан. 20 дугаар тогтоолоор. Тэгээд бараг 40 хүрээгүй шуул гарсан да. Тэгэл нэг 2хан сар ажиллаад гэртээ амраал тэгэл 17 дугаар хороонд нэг малын тоглогын тооцоо гаргаж хүн амын судалгаа гаргаж өгөөч гэхээр өргөдөж очижээ. Засаг даргын хүсэлтээр. Тэгэл 92 онд ерөөсө тэндээ энэ хороонд ажиллаад. Тэгэл 16 жил ажиллаад тэтгэвртэй гараад одоо 3 жил болж байна та. Хорон дараагаар ер нь тэр хооронд шатны та хорон дараагаар ажиллаа. Тэгсэн. Манай Сүхбаатар дүүр гэж байхад манай Чингэлтэй чинь хамт байсан шүү дээ. Тэгээд
Чингэлтэй тасраад нөгөө орон нутгийн юу болоо өөрчлөлт болоод засаг захиргааны өөрчлөлт. Тэгээ манай Чингэлтэй чинь 32 дугаар хороо Сүхбаатар дүүргийн 32 дугаар хороо гэж байсныг болоод Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо гэдэг. Сүхбаатар дүүрэг байсныг Сүхбаатараас Чингэлтэй салж ирсэн тий. Тэгэл засаг дараагаар томилогдож ирсэн тий. Энэ 16 жил ажиллаа. Яг хөө төр засгийн бодлогыг одоо анхан шатны иргэдтэй дамжуулах иргэн бодлын одоо ард түмний гүүр болж ажиллаж яг хөө бажгүй сайн ажиллаж байсан ард түм маань үлээ хэлбэрэлдэг байлаа. Гоо салбетаа. Ингэж сонссон юм. Таны ингээд төдөлтэй гарах чинь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нэг танаа энэ хорооны иргэд өсөлт гаргаад баярсан таарыг одоо огноо тий юу болгооч яг та тэрийг нэг ярих юм. Тий. Миний охин чи угаасаа Чингэлтэй дүүргийн хүний нөөцөнд 2 жил чухал бүртгэлтэй байсан шүү дээ. Очроо даргаыг байх юм. Засаг дарга байхад. Засаг дарга байх. Анх хөгжөөсөн. Тий. Тэгээд би тэтгэвртэй гарах тэгээ 5 дугаар хороо болон энэ шинээр байгуулагдсан 19 дугаар хороонд засаг даргаар өгнө гэж энийг ярьж байхгүй охиныг. Тэгжсэн чинь би нөгөө тэтгэвртэй гарах болдог. Тэгээд тэтгэвртэй гарсан чинь ерөөсө хүний нөөцөнд олон жил ажиллаж байгаа юм чинь ерөөсө та дэрэгдээ ав. Тэгээд орон нутгийн мэдх юм ард түмнийхэн дунд байгаа учраас гээд засаг дарга маань дуудаад очроод дарга маань тэгээд 17-гийн засаг дарга болгосон. Охины маань. Тэгээ ард түмэн ч бас яах вэ бас дэмжсэн их дэмжсэн иргэдийн хорлолоор сонгогдож ярилцаж орсон шүү дээ. Тэгээл 14 настай 15 таа гэж нарийн төмөр замд орж байлаа. Нарийн төмөр замаас налахын одоо тасханд 49 онд очоод 47 оноос ороод 49 онд налахын тасханд очоод тасханоос налахын их баг уурхайд очоод жижиг уурхайнуудад ажиллаад бээсэсүүдийг уурхайд. Тэгээд цэргээс эргээд өргөн төмөр замын налахын салаанд ажиллаад тэнцэгээс налахын их уурхайд ороод налахын их уурхайгаас их цаатрын курс төгсөж 6 сарын курс төгсөөд илүү уурхайд нь ажиллаж байгаад 60 оны 10 сард Улаанбаатарын төмөр замын төв засварын газар хүндвийн найзмын сэлээс ирээд тэнцэгээс 2 жил ажиллаад хавтад хувааран далны аппарат аавын далтай үзчихэж яваа. Хэрэг нээлгэж жолооч болсон. 62 он. Тэгээд 62 оноос хойш одоо 22 дугаар бааз төмөр замын бааз тэгэж яваад 72 оноос сот 2-т 20 жил ажиллаа. 21-т байлаа. Манай авч 21 машинтай. Тэгээ 21-ээр энэ ардчилтай халтур хийгээд Таны хань одоо ингээд төрийн хуулигаар дээд байгууллагын одоо нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын орооч бол бас том хороо шүү дээ. Энэ том хороог ингээд толгойд ингээд ажиллаж байна. Ер нь бол танай гэр бүлийн амьдралд өөрчлөлт оров. Дамжуулах гэсэн одоо энэ хуулигаар байгууллагад өөрчлөлт орно шүү дээ. Хамгийн түрүүнд л үүрэг хариуцлагын өөрчлөлт орж ирж байна. Иргэдэд шууд өглөө босно үүрэг хариуцлага өгдөө нүд нээхээс босоод нүд нээхээс л үүрэг хариуцлага хэлж байна. Орой унтан өмнөх Баян Сэлэнгийн гэр бүлийн хүн одоо улсын хурлын гишүүн байнгын хорооны дарга Баян Сэлэнгийн гэр бүлийн хүн гэдэг хоёрын хүн харьцуулаад үзэхэд ачаалал яваад хамаагүй өндөрсөн. Тэр чинь нэг амьдралд өөрчлөлт орсон. Ер нь бол таны нуруу дээр үүрэг хичээл хийж байна уу? Өндөрс арай л хүндэрсэн. Гэхдээ яг энэ чинь бас тодорхой хэмжээнд бидний бас гэр бүлийн амьдрал учраас завгүй хүн жаргалтай гэдэг шиг тэгэл эндээ бас эцэг түүх тэр шааж бухимддгүй. Тэгэхээр бидний л амьдрал юм чинь. Тэ? Сайхан тэгээд юмаа угаагаад, одоо машин давгаагаад, юмаа оёод
Тэгээд эндүүдээ. Тэгээ аав ээжтэйгээ бас цуг байгаа болохоор тодорхой хэмжээнд хөнгөө. Юу тэгээд нэг ямар нэг нүү дээрийн улс учраас нэг бүр ингээл стайл бүр тийм хүнд ачаалдаг байхгүй зүгээр яг. Арай л өмнөхөөс бол ачаал хариуцлага хамгийн гол нь хариуцлагын асуудал өндөрсөн гэж. Танай бага төмөн өслөн бол одоо бодлоо үйлдвэрийн дээд сургуулийн ардталт бас нэлээд хол сургууль явдаг юм шүү дээ. Өглөө хөргөж өгөх авах яг таны ажил үү? Тийм миний ажил. Өглөө охины хөргөж өгөө цаашаа ажилдаа явна. Тэгээд орой ажил тараад охиноо авуулна шаа. Хүн эх орноо ээж аавыгаа сонгож төрдөггүй штэ тий. Амьдрах газар орчноо сонгож төрдөггүй штэ. Тэгээд хүн болсон нь өнөөдөр хамгийн та эрхэм дээд тий. Тухайн үндэ баяр баясгалан аз жаргал эцэг ихтэй бүү хайр штэ тий. Тэгэхээр зэрэг миний хувьд энэ болгоныг амьдарч байгаа нөхцөл хүнтэй нэг ч удаа харьцаж үзээгүй ээжэж, нэг ч удаа ярилцаж үзээгүй ээжэж, нэг удаа хамтарч ажиллаж үзээгүй ээжэж тэр хүнийхээ талаар тий нөгөө хэвлэл мэдээлэлээс авсан эсвэл хин нэгнээс сонсон үгээрээ хандаж битгий ингэж нэг тэг хин нэгнийг би биш тэг ингэж хин нэгнийг битгий ингэж мохоогооч гэж би хүмүүст хэлж хандаж хэлмээр байгаа юм. Ер нь бол монголчууд манай монголчууд ганцхан энийг жижигхэн хатаарах гэдэг зангаа ашиг сонирхол гэдэг зүйлтэйг аваа хайчих юм бол бүх юм сайхан болох байх гэж боддог шүү дээ. Энэ чинь одоо хэрвээ би 250 сая төгрөг гэхэд одоо дахиад ингээ яриад авах юм бол нөгөө баян сэлэнг шин өөрийн нэг ганц удаа одоо ингэсний төлөө ингээл өөрийгөө байр аваагүй гэдгээр шоудаад ах ингээл бас буруу өнцгөөс гараад бичээд байна. Тэгээд би энэ худлаа мэдээлэл болгоны араас бас хөөцөлдөж явдаг юм л та. Бас хэрвээ энэ мэдээлэл болгоны араас яг энэ телевизээр яг дамжуулаад хэлэхэд те энэ худлаа мэдээлэл болгоны араас явж явах надад нэг зав алга тий цаг алга. Хоёр дахь юм бол би худлаа мэдээлэлд дагуу би шүүхэд гомдол гаргах юм бол олон сэтгүүлчид надад 10 сая их хурлын даргын дээр нөгөө 10 сая төгрөг байрны дэмжлэг үзүүлэн гээд байгаа мөнгийг би хэд нуглаад олно. Нэр төрөө сэргээлгээгээл би хамгийн багаараа би за 10 сая төгрөгөө гэж суучгаад өнөөдөр олон сэтгүүлчид тэгэн штэ. Тийм учраас би энэ сэтгүүлчдийг илүү ойлгож байгаа гэдэг хаана ажиллаж байгаа, хэнд үйлчилж байгаа гэдгийг мэдчихэж байгаа учраас би нэг их тэр сэтгүүлчидтэй оролцоо хэрэлдээ маргалдаа гэж боддог. Явцын дунд зүгээр ойлгоод өөрсдөө байх байхаа л гэж боддоо штэ тий.